Сайн мэцгэнүү та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. 365 өдөр гайхамшигтай хамт подкастын маань 42 дахь дугаар эхлэхэд бэлэн боллоо. Та бүхний итгэлтанд Панда байна. We all have the same roots and we are all branches of the same tree. Aang, Avatar The Last Airbender. За өнөөдрийн маань персептийг хэлсэн хүн болохоор миний бас үзэх дуртай байсан юунуудын анимашн буюу за хүүхэлдэг кинонуудын гол дүр байгаа. За та бүхэн бараг ер нь мэдж байгаа хта нөгөө хүүхэлдэг кинонч байдаг. Дээрээс нас нөгөө киногийн ч гэсэн live action киногийн ч гэсэн хийсэн байдаг болохоор хэрэг үзэж байгааг бол үзээрэй гэж зөвлөе. Гэр бүлийн хантайгаа үзэхэд нэлээд сонирхолтой шүү. За Аангийн хэлсэн бид бол бүгд нэг үндэстэй бид бүгдээрээ нэг модноос гарсан модны салаам өчрүүд юм аа гэв. Нөгөө юу яадаг штэ хүн болгон өөр одоо нөгөө нэг хийх зүйлтэй, зоригтой, даалгавартай энэ дэлхийд ирдэг гэд нэг би хэд хоног юм ярьжсэн штэ. Яг тэрэн шиг нөгөө нэг салаам өчр гэдэг бол нэг зүйл нэг юу гэмтэй үндснээс ингээд салаалаад нөгөө нэг ондоо тишээ ингээд салгаалж ургаж байгаа гэдг нь одоо бид нар жишээ нь ингээд нөгөө гэр бүлийг авч үзээ л та. Гэр бүлийн одоо ингээд ах トゥ гуруула байлаа гэж үзэхэд бид нар нэг гэр бүл гээд бүгд нэг зоригтой нэг тишээ харах заавал албагүй. Ах нь яг юу гэдэг бизнесмен байлаа гэд дүүн урлагийн хүн байлаа. Хамгийн бага дүүн багш боллоо гэдэг ч юм уу те. Бүгд ингээд нөгөө өөр өөрсдийн гэсэн зоригтой. Тийм болохоор одоо ингээд бид нар үндс нь ингээд нэг гэсэн хоорондоо бүгд адилхан байх шаардлагагүй. Тэгээ хоорондоо ялгаатай байснараа энэ маань өөрөө ингээд мод маань бүр ингээд улам гоё ингээд салаалаад улам гоё юм сагилгаар болоод гэд нэг холоос харахад гоё харагддаг штэ. Олон салаам өчртэй тэр бол оноос нь авч цэцэг гарсан тийм мод. Яг л хүний амьдрал гэдэг чинь тийм болно. Тийм болохоор ер нь бол бусадтай өөрөөгөө ингээд нөгөө заавал адилхан байх гээд эсвэл бол та хэрүү эцэг их бол те хүүхдээ битий бусдын хүүхэд ингэж явж байхад чи ингэ явж яадаг гэдэг харьцуулсан юм битий хэлж байгаарай. Яагаад гэвэл тэр бусдын хүүхэд чинь бол та хоёрын хүүхэд биш шүү дээ. Тэгээд та хоёрын хүүхэд бол бас дотроо нэг өөрийн гэсэн нэг тийм ертөнцийг ингээ агуулж байгаа. Тэгэд та хоёр тэр ертөнцийг нь ойлгох гэж хичээхгүй байгаа хэрнээ хүүхдээ тэр бусад хүмүүсийн хүүхэдтэй адилхан амьдраа гэд хэлэх юм бол тэр бол амар утгагүй зүйл шүү. Чиний итгэл танд Панда ч гэсэн иймэрхүү юмд амар дургу. Бусдыг ялангуяа өөрийнхөө ойр дотны хин нэг битгээ бусдтай ингэж жишиж зүйрлэж тэгээд жоохон буруудах хандлагатай тийм зүйл битгий хэлж байгаарай. За тэгээд өнөөдрийнхөө дугаарыг өндөрлөхөөс өмнө хэрв та бүхэн хүртэл сонссон бол доор комент хэсэгт панда эможи оруулаарай. За тэгээд хамт байсан та бүхэндээ баярлалаа. 365 хоногийн турш чамтай хамт байх чиний итгэл таанд Панда.